За энэ ард иргэд айл өрх аж ахуйн нэгж эдийн засгийн байдал тийм сайжрахгүй байгаа шалтгаануудын нэгийг өнөөдрийн тайлангаас би бол хараад дүгнэж ин л да. Эдийн засгийн байнгын ороо бол улсын их хурлын мэрэгжлийн байнгын ороо. Энэ байнгын орооны гаргасан тогтоолын хэрэгжилт 43% гэж дүгнэгдсэн байна. Тэгээ одоо оюутан сурагчид 43% даалгавраа хэрэгжүүлсэн бол энэ одоо муу юу сайн уу? Хангалттай юу, хангалтгүй юу? Тийм учраас энийг би бүх яамдаас яг манай эдийн засгийн байнгын орооны гаргасан тогтоол шийдвэрийн биелэлт одоо танаад үүрэг болгож өгсөн хамааралтай одоо яамдууд нь яагаад биелсэн бэ, яагаад биелээгүй вэ? За энийг нэгдүгürt асууя. За хоёрдугаарт нь ер нь бол яг хуу тайлан сайн бичдэг юм байдаг л да. Тэгээд нөгөө тайлан талын чинь ажил нь алгын чинь нэгэд тайлан тааргун бичдэг мөртлөө ажлын сайн хэрэгжсэн ийм албан тушаалтнууд ч байдаг. Магадгүй энэ дотор чимээгүй ажлаа сайн хийгээд гүйцэтгэлээ сайн хэрэгжүүлдэг байгууллага албан тушаалтан бол би олон байгаа гэж бодож байна. Тэгээ энэ гаргасан тайланг одоо улсын хурлын тамгын газрын гаргасан тайланг харахаар аймаг орон нутгууд бол одоо хууль тогтоолын биелэлтийг бол сайн биелүүлсэн гэж гарч байна. Дандаа өндөр хувьтай. Тэгээ яамдууд болохоор жоохон хангалтгүй байна гэж гарч байна. Тэгээ энэ дээр ер нь ямар дүгнэлт хийж байгаа вэ гэдэг би бас одоо яамдаас асууя. За би хамгийн сайн мэдж байгаа эдийн засгийн байнгын орооны гишүүний хувьд бол нэг хоёр тогтоолыг одоо оролцож санаачилж батлуулсан байдгийг. Нэг нь бол ашиг материалын нөөц зассан, газрын төсвийн нөөц засгалсан нийт төлбөрийн орлогын 30-аас доошгүй хувийг одоо тухайн орон нутагт нь нөлөөлд өрч байгаа бүс нутагт нь хуваарлая гэдэг. Тэгээ энэ яг 20% гээд одоо ашиг материалын шинжилсэн найруулга дээр ингээд тусагдаад явж байгаа юм байна. Тэгээ 30 гэдэг хувийг бол 20 болгож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн байнгын орооны энэ өгсөн албан ёсны чиглэл бол одоо бэлэгдэг өгсөг. Нэг 10 байсныг 20 болгож. Уул нь 30 болгоё гэдэг эдийн засгийн байнгын ороо тогтоол гаргасан. Хоёрт нь аж үйлдвэрийн бодлогын одоо байнгын орооноос энэ газрын төсвийн үйлдвэрийн явцыг дүгнсэн. Тэгээд жил болгоны эцэст одоо энийг байнга танилцуулжээ гэдэг ийм одоо үүрэг тогтоолоор өгсөн. Тэгээ энэ өнгөрсөн намар танилцуулгадаг. За байнгын ороо нь одоо эсэргүүцээр байдал тэгээд татан буугдсан. Одоо бас эргээд байгуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Тэгээ ийм докторгүй бодлогууд нь. Тэгээ энийг хизээ одоо яаж тайлгнах вэ? Ард түмэнд одоо энэ өндөр өртөгтэй газрын төсвийн үйлдвэрийн явцыг одоо бид нар жил болгон мэдээлдэг вэ? Хэрвээ тухайн жилийн ажлын явц нь хангалтгүй бол хариуцлагын асуудал ярина гэдэг ийм тогтоол гарсан байдаг. За дараагийнх нь бүсчилсэн одоо эдийн засгийг бүсчилж өгжүүлэх бодлого дээр ямар чиглэл яамдад байна вэ? За хариулт. Засгийн газрын хэрэглэх газар. За Бадамсүрэн гишүүний асуултанд хариулъя. За засгийн газрын хэрэг эрхлэх газар засгийн газрын төвшөнд хяналтанд аваад одоо ажиллаж байгаа улсын их хурлын нийт одоо шийдвэрийн одоо хэрэгжилтийн дундаж хувийг бол бид нэр 2025 оны жилийн эцсийн тайлан дээр бол 77.3% үнэлгээтэй байна гэдэг ийм. За байнгын орооны дундаж бол 67.9 байна гэдэг ийм одоо үнэлгээ бид нар тайлан дээр бол ирүүлсэн байж байгаа. За тухайлах юм бол эдийн засгийн байнгын орооны тогтоолын хэрэгжилт бол 71% гэдэг ийм үнэлгээтэй ирсэн байж байгаа. За ингээд улсын хурлын тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний чигүүрийг хариуцсан нэгж маань бол байнгын орооны одоо тогтоолын хэрэгжилтийн хувь бол 43 гэд үнэлсэн. Би түрүүн бас Цэнгүүн гишүүний асуултанд хариулахдаа хэлсэн. Засгийн газрын 2025 оны хууль тогтоомжийн хэрэгжилт хяналт тавих 183 дугаар тогтоол байгаа. Энэ дээр бол энэ их хурлаас гарсан шийдвэрүүдийг ямар арга зүйгээр бас хэрэгжилтийг үнэлэх вэ гэдэг энэ одоо арга зүй байж байгаа. Тэгэхээр улсын хурлын тамгын газрын төвшөнд бол яг манай тэр одоо тогтоолын арга аргачлаар бас үнэлээд оруулаад ирсэн. Гэхдээ
үнэлгээний хувь нь бол ийм зөрүүтэй байж байгаа. Тэгэхээр бид нэр цаашдаа бол энэ дэр юу харагдаж байна гэхээр их хурлаас гарч байгаа шийдвэрүүдийг их хурлын төвшөнд үнэлгээ хийхэд засгийн газрын төвшөнд үнэлгээ хийхэд бол бас тодорхой арга гаргачлуудаа бид нар нарийн хвчлэх шаардлага байна. Тэгэхгүй бол энэ дээр бас зөрөө гарч байгаа юм байна гэдэг ийм асуудал байгаа. Хоёрд нь бид нар бол цахим системээрээ бас тодорхой энэ 5600 их хурлд хамаарах 1900 гаруй энэ одоо шийдвэрүүдээ харилцан хяналтанд аваад ингээд одоо явахгүй бол бас тооны хувьд зөрөө гараад идэг. За мөн одоо хэрэгжиж дууссан тогтоолуудыг дахин тайлагнах ийм одоо асуудлууд бас гарч ирээд байгаа. Тэгэхээр ийм хэд хэдэн одоо шалтгаануудын улмаас бол бас энэ хэрэгжилтийн хувьд бас зөрөө гараад байгаа ийм зүйлүүд байгаа. Жишээлхэд одоо засгийн газрын 183-д болсон тэр аргачлал дээр бол хэрэгжих шатанд хэрэгжсэн, хэрэгжээгүй, за хэрэгжилтийн хугацаа тооцох болоогүй гэсэн ийм одоо ангиллууд байж байгаа. Тэгээд дотроо бас одоо арга зүйн бас шалгуур үзүүлэлтүүдээрээ задраад ингэ явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар бас цаашдаа энэ арга зүйгээ нэгтгэх, сайжруулахын чиглэлд бас анхаарч ажиллая гэсэн. За мөн засгийн газрын хуралдааны тэмдэглэл байгаа энэ тайлан хэлэлцэнтэй холбоотой бид нар бол энэ чиглэлд бас тодорхой бас ажлуудыг хийх юм үүрэг чиглэлийг бас бидэнд өгсөн байж байгаа. Ажилтнууд эзэлгээ юм. За, Бадамсрын гишүүний асуултанд хариулъя. За, ажилтнууд эрсвэлгийн яамнаас энэ одоо 2026 оныг бол энэ хууль эрх зүйн шинжилгээний жил болгон зарлаад 4 хуулинд бол холбогдох өөрчлөлт болон шинжилсэн хариулга хийхээр ажиллаж байна. Үүний нэг бол өнгөрсөн 7 хоног засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан ашиг турлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл байгаа. За энэ ашиг турлын хуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр бол Бадамсрын гишүүний хэлж байгаатай бол санал нэг ба. Өөрөөр хэлбэл энэ өөрчлөлтийн төслөөр үйл ажиллагаа явуулж байгаа, өөрөөр хэлбэл уулуурхай үйлдвэрлэлд өртөж байгаа орон нутаг, аймаг сумд энэ ашиг турлын нөөцсөний төлбөрийг хуваарлах нь бол зүйтэй гэдэг ийм концепцийн хүрээнд манай яамны хувьд бол анхны одоо ажлын хэсгийн босруулсан төсөл бол яг энэ одоо тогтоолыг хэрэгжүүлж нөөцийн төлбөрийн 30 хүртэл хувийг бол орон нутагт нь хуваарлах юм саналыг бол босруулж хилцүүлсэн. Тэгээд хууль тогтоомжийн хуулийн дагуу олон нийтээр хилцүүлэх явц. Мөн энэ холбогдох голлох одоо Гүйцэж хариулъя. яамдуудаас санал авахд бол ялангуяа бол манай сангийн яам бол энэ одоо ашиг турлын нөөцний төлбөрийн хуваар дээр бол бас нэлээд одоо тооцоо судалгаа гаргаж тал талаасаа ярилцсны үндсэн дээр бол 20% буюу одоо орон нутгийн хөгжлийн сан төлөвлөж байгаа мөнгө бол нийт ашиг турлын нөөцийн төлбөрийн 10% байгаа. Энийг бол 2 дахин нэмэгдүүлж 20% болохоор ингээд хуулийн төсөл бол боловсруулагдаад бол ингээ хилцэгдэх шатандаа явж байгаа. Тэгээд энэ одоо нэмэгдлийг өөрчлөлтийг хийснээр бол бас энэ уулуурхайн салбарт үүсдэг энэ одоо нэг талаасаа бол энэ иргэдийн орон нутгийн эсэргүүцэл энэ төр бол бас мөн энэ өрөөгөө шууд хүртэж байгаа хэлбэр гэж одоо салбарын яамны зүгээс үзэж байгаа. За газрын засгийн үйлдвэрийн хувьд бол та бүхэн мэдж байгаа 28 оны 1-р үйлдвэрлэлд бол ашиглалтанд орохоор төлгөө гаргаа ажиллаж байна. За энэ тайлагнах асуудлаар бол би бол бас яг одоохондоо бол сайн мэдээлэл байгаа тийм Бадамсрын гишүүнд бас холбогдох хүмүүсээс сайн мэд. За Улсын хурлын 5 газрын дэд дарга Эрдэнэт эндрийн микрофон орох. Үнэлгээний аргачлалын зөрүүний талаар тайлбарлая. За баярлалаа. Тэгэхээр сая засгийн газрын хэрэглэх газраас тайлангийн дүн шинжилгээнд дээр зөрүүтэй байдал үүсээд байгаа нь аргачлалтай холбоотой гэж тайлбарлаж байна. Нэг талаар аргачлалын асуудал бий. Хоёрдугаарт нь бодит үнэн байдлын асуудал бий. Тэгэхээр энэ дээр би юу хэлэх гээд байгаа юм гэхээр засгийн газрын хэрэглэх газраас ирүүлсэн тайлан улсын хурлын 5 газраас дүн шинжилгээ хийж байгаа. Шинжилгээ хийж үнэлгээ өгөөг. Шинжилгээ хийсэн. Тэгэхээр энэ тайланд дурдсан зүйлсийн бодит үнэн байдлыг нь шалгаж байгаа. Тухайлбал сая яг Батнайрамдал гишүүний асуусан 5 толгой нүүрсний ортой холбоотой засгийн газар тайлгнсан байна. 2018 оны 73 дугаар тогтоолын заалтаар
бэлтгэл ажил хийсэн 100% биелсэн гэж тайлгансан боловч үүний хэрэг дээр тайлан дээр зөрүүтэй тайлан хийсэн. Ингээд тэр тайланг нь Монгол банкны тайлан дээр зөрсөн. Ийм учраас энийг хэрэгжээгүй гэж үзсэн. Эрдэнэс таван толгойтой холбоотой дахиад Хятад улсын хилийн доторх ганц бомб төртлөх төмөр замын суур бүтээц эзэмших төрийн өмчт компани 20 сая доллароос доошгүй хэмжээний нөөцийг харилцан ашигтай гэрээ байгуулахыг зөвшөөрөх гэдэг ингээд заасан. Эрдэнэс таван толгой хязгаарлагдсан хариуцлагатай компаниг бүртгэсэн боловч энэний тайлан ирээгүй. Тэгэхээр энийг хэрэгжээгүй гэж үзсэн. За энэ мэтэр тайлан тавих журмаа баримтлаад тайлагнаад эхлүүл тэр тайланг бол одоо бид үнэлж хилцэх бололцоотой бол нэг аргачлалаар үнэлж байгаа учраас энэ зөрүү гарах учиргүй. Засгийн газар чиглэл өгөх тухай 2025 оны 16 дугаар тогтоолдоор таван толгой түүш ХХК-тай холбоотой 5 заалт өгөх тогтоол хэрэгжлийг шуурхай зохион байгуулж хэрэгжилтийн хэвцэг 2025 оны 3 дугаар үйлрэлд багтаан аж үйлдвэржилтийн бодлогын байнгын орон танилцуулахыг үүрэг чиглэл болгосон. Энэ тогтоолын биелтийг ирүүлээгүй. Шийдвэр заасан хугацаанд байнгын орон танилцуулаагүй учраас тайланд хэрэгжээгүй гэж юмсан. Тэгээ ийм байдлаар нэгдүгээрт бол энэ аргачлалын зөрүүтэй байдал гэхээс илүү аргачлал тайлагнах журам заавраа мөрдөд ажиллавал энэ дээр бол янз бүрийн зөрүү гарахгүй байхаа гэж бодож байна. За, Бадамсрын гишүүн хариулт хангалт өгж үзэж 1 минут. Би тодорхой асуудал. Жишээлбэл аж үйлдвэрийн эрсдэлийн яам яхаараа газрын төсвийн үйлдвэрийн явцыг жилийн тайлан гэдгийг одоо бол мэдэхгүй байдیں۔ Тэгээ эн чинь ажлын чинь үр дүнг харуулдаг байгаа шүү дээ. Тэгээ сая одоо их хурлын тамгын газраас тодорхой хариулт өгж байна. Тайлан талын чинь ажил нь алган чинь. Тэгээ 70% гээд ирүүлсэн чинь 43% гээл үнэн бодит байдал нийцэх ёстой гэдэг үгэнцэн гэдэг сая тодорхой одоо энэ хилцүүлэг дээр тайлбарлаа шүү дээ. Тэгээ бодит байдал дээр ийм л байна шүү дээ. Нэгэн төрийн шийдвэр байнгын ороо их хурлын тогтоол гарсан бол тухайн албан тушаалттай үүнийг одоо шүүмжлэх тийм боломж байхгүй. Энийг заавал хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Ингэдэг бол өнөөдөр бид нар өчнөө олон ажлын ард гарсан байх хэрэгтэй. Яагаад энэ газрын төсвийн үйлдвэрийн энэ том бүтээн байгуулалтын ажил 7-8 их найт төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг жил болгоны эцэст дүгнэхэд энийг одоо бол дүгнэхгүй байгаа. Яагаад ирүүлэхгүй байгаа? Эндрийн микрофон өөрийгөө танилцуулаад хариулт. За Бадамсрын гишүүний асуултанд хариулъя. Эрдэнэс Монгол компани дотоод гэмтэл эрсдлийн удирдлагын газрын дарга Наран Чимэг газрын тус боловсруулах үйлдвэр 7.7 их найт төгрөгийн төсөв төртөгтөө 4 багцаас бүрдэж байгаа. За газрын тус боловсруулах үйлдвэр дотроо 4 EPC гэрээтэй. За 1-р EPC гэрээ 100% хэрэгжилттэй. 1-р EPC гэрээнд бол технологийн бус барилга байгууламж зам талбай байгаа. 2-р EPC гэрээний анхдагч процессын болон дамжуулах байгууламжууд 55% гүйцэтгэлтэй. Үйлдвэрлэлийн цахилгаан станц EPC 3-аар явж байгаа 41% гүйцэтгэлтэй. Гүн боловсруулах лицензийн технологийн байгууламжууд 8.9% та ингээд үйлдвэрийн бүтээн байгуулалт үндсэндээ 37% гэж хэрэгжилтэнд өгнөгдөж байна. Газрын тус дамжуулах хоолой 80.8% гүйцэтгэлтэй. Энэ ажил бол төлөвлөгөөний дагуу нэлээд эрчимтэй сайн явж байгаа. Хотхны барилга байгууламж 61% та байгаа.